За та бүхний өдрийн амар амгалан айлтгал мэдлээ. За ажлын хэсгийн дараа сандугч гишүүн, за ажлын хэсгийн гишүүдээс нэг асуулт тодруулах зүйл байгаад байна. Энэ одоо сонгуулийн тухай хуулийн 44-6-г энэ хууль заасан нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхээс өмнө улсын их хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээнд сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэдгийг улсын хурлын гишүүн гэдгийг альва этгээд ийм одоо өргөжүүлсэн байдлаар ирэх нь олгоцсон юм байна л да. Тэгэхээр яг одоо саяныхаас өөр хувилбар та бүхэн ярилцсан уу? Гэдэг нэг юм асуулт байна. Хоёр дахь асуулт хэрвээ ингээд альва этгээд ийм өргөн болгочих юм бол энэ сонгуулийн жил эхлээд л бид заримдаа хянж болохгүй одоо агуулгын хувьд хэлбэрийн хувьд гэсэн үг шүү дээ. Энэ нэг тийм сонгуулийн кампани ажил эхэлж ийм эрсдэл үүсэхгүй юу гэсэн ийм хоёр асуулт. За, сандугч гишүүн хариулъя. За, Зулбакар гишүүний асуултанд хариулъя. Тийм ээ. Үндсэндээ цэцгийн дүгнэлт бол хоёр агуулгатай байгаа. Хоёр зүйл дээр. Нэг нь сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэл улсын хурлын гишүүн одоо хэвлэл материал тайлан тарааж болох энэ одоо заалт нь одоо гишүүдэд давуу байдлыг олгосон байна гэж. За нөгөөх нь мөн адилхан хурал уулзалт цуглаан хийх нь бас одоо зөвхөн гишүүдэд хамаартай байх нь үндсэн хуулийн одоо тэгш байх. За мөн одоо албан тушаалаар нь ялгуурлахгүй байх энэ залтуудыг зөрчсөн гэж ингэсэн утгатай цэцгийн дүгнэлт гарсан. За ингээд ажлын хэсэг бид бүхэн ярьж байгаад хэрвээ энэ бидний боловсруулсан хуулийн төсөл батлагдвал нэгт сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэлх хугацаанд альва этгээдийг бид нар улсын хурлын гишүүн гэж байсныг альва этгээд болгосон. Альва этгээд тэгэхээр улсын хурлын гишүүнч хамаарна, засгийн газрын гишүүнч хамаарна, бид одоо жирийн иргэн ч хамаарна. Ерөөсөө үндсэн хуулийн цэцгийн агуулга болохоор хэн нэгэн давуу байдлыг бий болгоод байна л гэж. Тэгэхээр бүгд сонгуулийг тэгш гараанаас 0-оос одоо эрх тэгш байхын үднээс бүгдэд уулзалт хурал цуглааныг бид нээж өгье. Ажлын тайлан ер нь бол улсын хурлын гишүүний бүрийн эрхийн хугацаа 4 жил. 4 жилийн хугацаанд бас гишүүд ажлаа тайлагнах, за мөн одоо бодлого төр засгийн бодлогыг шийдвэрлэх, танилцуулах ийм одоо бас нэг талаар үүрэгтэй. Тэгэхээр тэр салбарынхаа яамны ажлыг төр засгийн их хурлын хууль тогтоомжийг танилцуулах гэдэг бол тэр хурал уулзалтаараа яриа. Зөвхөн их хурлын гишүүн ярьж болоод жирийн иргэн ярьж болохгүй хаалттай байж болохгүй юм аа. Үндсэн хуулийн цэцгийн агуулга. Тэгэхээр бид нар аливаа тайлан уулзалт хурал цуглааныг бол сонгуулийн жил эхснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэл нээгээд өгье хуулийн этгээдэд. Хэвлэл материалыг болохоор одоо сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэл хугацаанд хориглож байгаа. Яагаад тэгэхээр хэвлэл материал нэрийн дор одоо засгийн газрын гишүүд ажлын тайлангаа гэдэг нэрийн дор төсвийн санхүүжилтээр одоо олон зуун хуудастай тайлан сэтгүүл гаргаад энэ нь өөрөө жирийн иргэдтэй харьцуулахад давуу байдлыг бий болгоод байна. Далд сурчлагаа явагдаад байна. За нөгөө талаар мөн их хурлын гишүүд мөн адилхан тайлан гэд нэрийн дор бас одоо давуу байдлыг бий болгож аваад энэний зам дандаа төсвийн мөнгө явж байгаа. Тийм учраас ер нь бол энэ За, сандугч гишүүний минутыг нэмье. Тэгэхээр ерөөсөө агуулга нь хэвлэл материалыг бол сонгуулийн жил эхснээс хойш бүгдэд хаалттай. Уулзалт хурал цуглааныг бол нээлттэй. Нөгөө талаар цахимаар бол ажлын тайлан тэр одоо салбарын тайлангаа бол одоо тавиад танилцуулаад тайлагнаад явах нь бол нээлттэй байдлаар бид нар ингэж оруулж өгснөөрөө ер нь бүгд
төсвийг аль болох сонгуулийг аль болох шудраг нээлттэй бүгд эрх тэгш байх. За төсвийн одоо бас үр ашигтай хэмнэх баг төсвөөр одоо сонгуулийг явуулдаг байх. Ийм одоо үндсэн хуулийн агуулгач хангагдж байна. Нөгөө талаар үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан иргэдийнч одоо гомдол бас хангагдахаар. Ийм учраас бид нар бол одоо аль талыг харж энэ одоо хуулийн төслийг боловсруулсан.